За үзэгч та бүхэндээ төр мэдээллийн сайт тодруулах ярилцлагыг хүргэж байна. За яг одоо бид Говьалтай аймгийн засаг дарга Амгаланбаатартай ярилцж байна. Тэгэхээр Сутай хайрхныг ухчаа гэдэг ийм мэдээлэл бол захин орчоор явж манай одоо мэдээллийн сайт бас мэдээлсэн. Тэгэхээр Говьалтай аймгийн Тонхол сум Сутай хайрхны бэлгийн орчимтэй 20 км. За зүйлийн гол орчимд ингээд алт ухаж байна. Нинжа нар олноор орчин. Ялангуяа өөрөөр орчдөг. Нутгийн иргэд бол бас хамтарч оролцож байгаа ч гэсэн юм мэдээлэл гарсан. Тэгэхээр аймгийн зүгээс ямар арга хэмжээ авч нөхцөл байдал нь ямар байгаа вэ? За сайн байцгаана уу. За Говьалтай аймгийн Тонхол сум Цагаан Дашуу гэдэг газар 3 сарын 18-наас бас ийм одоо хуваарай одоо алт олборлагч буюу одоо бичил уурхай эрхлэгч нинжа гэд нэрлэгддэг хүмүүс. За тэнд бол одоо ингээд металл эрхчтэй алтаа ингээд одоо хайгаад олборлоо яваад байна гэсэн мэдээлэл ирсэн. За энэний дагуу одоо сумын засаг даргаар ахлуулсан одоо ажлын хэсгийг явуулсан. Тэгээд ямар ч байсан аймгээс одоо яг тэр одоо мэдээлэл ирсэн өдөр цагдаагийн бие өрөлтгөөнийг явуулаад хамгаалтанд авсан байгаа. За хамгаалтанд авсан ч гэсэн одоо яг ингээд одоо нэг юу гэдэг хуурай өвсөнд тарьсан одоо тавьсан төмөр шиг одоо тэнд маш их хэмжээний алт гарч байна. Одоо энэ одоо ерөөсөө одоо ариун одоо ийм олдож байна гэсэн тийм мэдээлэл энэ одоо бараг Монгол улс даяар цацагдаад Улаанбаатараас зүүн хараагаас маш олон тийм нинжа нар очсон л та. Тэгээ ямар ч байсан аймгийн цагдаагийн 10 хүн сумын засаг дарга, сумын төрийн албаагчд бол ямар ч байсан хамгаалаад ингээд одоо 2-3 он житэл нөгөө олон ирсэн нинжа нар чинь шөнө бол бас ингээл 3-4 цагийн үед одоо 2-3 шөнө дараалж дайралт хийсэн. За энэ болгон дээр нь бид хүн бас одоо арга хэмжээ аваад за хүч нэмэгдүүлсэн. Сүүлийн одоо 5 хоногийн байдлаар бол нэг ч одоо тэр нинжа бол тухайн газар руу одоогийн байдлаар бол дайрсан юм алга байна. Тэгээ ямар ч байсан ихний ээлжинд бид нар бол энэ одоо бичлэг урхаачдыг тараах арга хэмжээ авсан. Харамсалтай нь бол бас сумын зарим одоо тийм нинжа нартай буюу бичлэг урхаал тэр одоо хууль ус алт олборлагчтай нийлсэн иргэд гэр орондоо нуух, хааж одоо орогнуулах гэх зэрэгээр ийм одоо зүйл гарсан. Гэвч ямар ч байсан яг өнөөдрийн байдлаар бол одоо тухайн газарт одоо нэг ч одоо дайралт хийлгүй 5 онцсон байж. За энэ газар нь бол Сутай хайрхнаас 25 км, за Тонхол сумаас нэг 10 гаруй км ийм газар байгаа. Тэгээ одоогоор бол нөхцөл байдал бол тогтворцсон байна. Мэдээж бол хүн хүчний хувьд хүрэлцэхгүй тохиолдол их байгаа штэ. За өчигдрийн бидний бас харсан мэдээлэлээр байгаль орчны яамнаас цагдаа нар очиод бас айл болгон дээр бас санамж өгөөд те. За бас шалгалт хийгээд тах шиг байлээ. Аймгийн байгаль орчны газар мэрэгжлийн хяналтаас бол бас ажлын хэсэг явагдсан байгаа. Бидний хувьд одоо энэ хэвлэлээр яваад байгаа шиг тийм одоо алдсан байхгүй. Бид нар бол яг ингээд цаг тухай үрдэн яг ихнээс нь аймгийн төвшөнд бүх арга хэмжээг аваад явцсан байгаа. Та аймгийн зүгээс одоо яг байгаль орчны яам, засгийн газар магадгүй одоо төрийн тахилгатай хайрхны орчин дэмий чинь төрийн тэргүүн ч гэдэг юм уу ийшээ хандсан зүйл байгаа юу? Засгийн газрын төвшөнд энэ асуудлыг бас танилцуулах. Гэхдээ яг одоо бид нар өөрсдийнхээ хүчээр энэ асуудлаа зэгцэлчихэж байгаа учраас нэг тийм хандаад одоохондоо бол хандах шаардлага алга л да. Бид нар одоо аймгаас цагдаагийн гэлтс за байгаль орчны газар мэрэгжлийн хяналтынхаа явуулаад сумтайгаа хамтраад ингээд одоо асуудлыг зэгцэлж чинь сумын засаг дарга бол маш сайн ажиллаж байгаа. За яг уу одоо ингээд зүгээр яг уу хавар болж байна. За ингээд хавар 100 намар гэдэг одоо яг ингээд одоо энэ дулааны улирал эхэлж байгаатай холбоотой зөвхөн ингээд Тонхол сумын энэ одоо газар төдийгүй Говьалтай цаашлаад Монгол улсын бүх газраар одоо энэ одоо нинжа нар одоо бүх газраар л яваал ингээд хайгуул хийгээл ингээд хууль ус алт олборлох гол явна. Энэ бол их хүндрэл учрна. Тийм учраас энэ дээр одоо нэг энэ төр засгийн зүгээс нэг юм одоо нэгдсэн бодлого гаргаад одоо шуурхай арга хэмжээ авахгүй бол бид нар бол яг 1-2 газар ингээд болгочих чинь. Гэтэл 10 газар ийм газар гараад ирэх юм бол газар болгондоо 10 цагтаа бид нар явуулж чадахгүй учраас энэ дээр бол бид нар нэгдсэн одоо ийм бодлого бариач. За тэр засгийн газрын одоо бичлэг уурхай эрхлэхийг зогсоосон. За дахиад одоо энэ хүн сэргээлт гих зэрэгээр одоо энэ зүйлийг зогсоосон засгийн газрын тэр 355 дугаар тогтоолыг бас одоо эргэж хараач. Энийг арай өөрөөр шинчлээд бас нэг одоо энэ эдийн засгч хямарч जैन. За дээр нь болохоор энэ одоо Монгол улс даяараа
үнэхээр энэ үнийн өсөлтөөс болоод иргэдийн орлого бумуудж байна. Энэ учраас одоо бас энийг нэг арай нэг боловсронгуй болгоод иргэддээ ч ээлтэй, байгаль орчиндөө ч ээлтэй ийм хөлбөрийг бол гаргаж ирээч гэсэн ийм саналыг бол тавина. Түүнээс бол зөвхөн энэ төнгөл сумтай холбоотой асуудал бол бид нар өөрсдөө зохицуулж байгаа учраас энэ дээр бол нэг тийм заавал одоо дээш хандаад шаардлагагүй байна. Тэгэл энэ дариулалд хамгаалтанд авах шаардлага. Тийм авах шаардлагатай. Ер нь бол яг бид нар бол яг энэ чинь Сутай хайрхан бол говьалтайчдын төдийгүй баруун одоо монголчуудын шүтэн тийм газар. Тийм учраас энэ уул руу бол одоо ягаад ч халдуулахгүй. Энэ тал дээр ч би аймгийн бичлэг уурхай эрхлэгчтэй хэлэхэд бол автуухан гэлсэн. За энэ одоо Сутай хайрхан лөө одоо дайрч одоо ийшээгээ одоо бас ийм одоо та нар одоо хууль бусаар ингэж одоо дайралт хийх юм бол бүх хүчээрээ бол та нартай тэмцэн шүү гэдгийг бол тэднэрт хэлсэн баг. За баярлалаа. За үзэгч та бүхэндээ төр мэдээллийн саят Говьалтай аймгийн засаг дарга Амгаланбаатараас тодруулах хүргэлээ. Тэгэхээр Говьалтай аймгийн Тонхол сум Сутай хайрхны бэл орчин, за зүйл гол эерэг орчинд бас хууль бусаар нинжаа нар алт олборлож байна гэдэг юм мэдээлэл явж байгаа. За үүнээс болоод байгаль орчин сүйдэх төрийн дахиалгад хайрхан бас эрсдэлд орох ийм одоо аюул үүссэн байгаа. Тэгвэл одоо ямар ч байсан Говьалтай аймгийн одоо аймгийн зүгээс байгаль орчны газрын зүгээс хамгаалтанд аваад за нинжаа нарыг гаргах хариуцлага тооцох гэдэг ийм асуудлыг хийгээд эхэлсэн байна.